За YouTube руу бичлэг оруулаагүй утсан байна. Өнөөдөр 2024 оны 8 сарын 22-ны өдөр. Өнөөдөр би ээлжийн амралтаа авсан байгаа. Одоо тэгээд дээшээ ээж аавын байгаа байшин руу очиж талах борцог тэгээд зайрмаг өгчөөд орой боогоноор Улаанбаатар явна. Энэ ээлжийн амралтаар маш олон зүйл төлөвлөсөн байгаа. Юу ихийг бүгдийг нь бичнэ. Өнгөрсөн жилийн ээлжийн амралтаараа ч гэсэн юу хийснэ. Нэг-нэггүй бичиж 5-6 влог болгож оруулсан байгаа. Тэгээд та нар анзаарч ивэл би турсан байгаа нилээн жин ажилласан. 7 сарын 4-нд шийдвэр гаргаад, турыг гэдэг шийдвэр гаргаад 7 сарын 5-наас эхэлж дэглэм барьсан зөвхөн хоолны дэглэм. Тэгээд 8 сарын 5-нд жингээ үзэх буюу 1 сарын хугацаанд хайсан жингээ үзэхэд 15 кг хайсан байсан. Тэгээд өчтөр жингээ үзэхэд би нийт 19 кг хайсан байсан. Дахиад нэмээд 4-ийг хайсан байсан. Тэгээ би хамгийн анх 100 кг байсан. Одоо би 81 кг. Гэхдээ 80 болцсон байх магадaltaй. Одоо жингээ үзээгүй 3-4 хонжин. Хоолны дэглэмээ бол маш чанга барьж байгаа. Харгас хоолны дэглэм барьж байгаа. Тэгээ би нэлээд тулсан байгаа. Гидсэн мэдсээрээсээ байхгүй. Миний өмнөх влогуудыг та харах юм бол би нэлээд бондгор байгаа. Одоо бол тийм бондгор бол таалагдхаа болсон. Хамгийн гол нь одоо эрүүл байна. Эрүүл. Ээж авах хол бүр юм дэше байдаг. Одоо би төв замаас л 1 км гараалах чинь. Одоо яг уул өдөө мацж байна. Тэсээ бүр тэр барилгууд байгааг тэндээс ирсэн. Энэ годмаар алхаад тэгээд бүр яг уулынхаа орой дээр идэх. Өглөө оройд царцаа голоод уурна. Шуу, мал, хон ямаа өхөр тэгэл яг л хөдөөл гэсэн үг. Эрдэнтийн бүр захраа уулан дээр идэх болохоор энэ авир малчаа илүү зөндөө идэх. Бас л чанга шүү. Би өчигдөр миний сүүлийн гараас 24 гарсан. Өчигдөр өглөө ажилд явахдаа дахиад нэмахтаа цагаан гатаа, перцтэй, гонттой, санамсны голтой, мөөгтэй, брокколитой гişүл хийж угаад тэгээд тэрнээс илүү гарсныг халуун савнд хийж авч яваад ажил дээр өдөр 14 цагт идсэн. Тэгээд өглөө гарахдаа 4 өндөг чанаад нэг өндөгөө өглөө хоолтойгоо цогдөөд, хоёр дахь өндөгөө өдрийн хоолтойгоо цогдөөд, гурав дахь өндөгөө орой 5 өнгөрөөж идээд тэгээд 2 алимтай явсан. Нэг ногоо алим, нэг улаан алим. Улаан алимаа өдөр 2-оос 5-ын хооронд идээд ногоо алим болохоор орой 9 цагт идсэн. Тэгээд өстөр нийтдээ 5 литр ус уусан. Хамгийн багтаа. Тэгээд өглөө ажилласаа буугаад 1 литр ус уусан. Тэгээ одоо ингээ юу ч хийдэггүй. Одоо өдрийн 15 цаг болж байна. Одоо гэрлөө авах юм бол би энэ мөөг саримсны гол авцсан явж байгаа. Энэгээр мөөг саримсны гол брокколитой тэгэл аврын навчаар амтлаад, хар персээр амтлаад баялаг шүл хийж уучаад тэгээд шүл маань нэг аягаар шүл байна. Ерөөсөө тэгээд орой явахаас өмнө илүү гарсан шүлээ халааж угаад тэгээ богонд орохдоо 2 ногоо алим, 2 улаан алим, 1 урт өгөрцөйтэй орно. Тэгээд маргааш өглөө хотод буухад яг болно да. Ингэж л хооллож байна да. Одоо богондоо суугаад хот руу явах гэж байна бид бүр. 2 дугаар вагон гэсэн. Вагонд орсон. Зассан амтаад явж байна.
буугаад уулзсан. Дархан дээр ирөөс унтахгүй сэрх юм бол дархан дээр бичлэг хий. Өглөөний хаалт юм байна тийм. Өглөөний цайг хийсэн. Шургуул юм. За одоо энэ ингээд юу вэ штэ? Карта хийж ирлээсэн. Оо энэ том урт юм байна уу? Энд юм байна. Усны шкафтай юм. Усны урт юм уу зэрэг? Аа тийм байна. Юу шиг том юм. Бүгдээ шампан авсан юм шүү дээ. Гараа дэлгүүрээс авчихсан. Ийм хөрхөн. Ийм хөрхөрөө байна. Миний бааштай. Сургацтай. Цонхоор яг вагцаал харагдаж байна. 5 давх шүү дээ. Энэ бодолд орсон битүүгэнгээ бодол. Одоо ингээ буудлаасаа гараад бид нэр ямар нэг гоё явж байна. Гоё явж байна. Төрөө нэг цонхны үйлчлэгээ орохоор явж бай. Миний влог Даргаан төв рүү явж бай. За өдөржин наран тулаар яваад сая буудалтаа орж ирээд одоо усанд орчоо унтах гэж байна. Игээ. Ядарч байна уу? Нанда. Хүлээ. Үргэлжлэн байх. Донтлаа. Зүгээр хүлээ гэх. Манай өөрөө юм хүү байна. Юу хөл мүснэрийг тавхаад юу яриа тий. Одоо буудлаасаа гарах чинь. Өнөөдөр ингэж бодсон бай. Хамгийн сүүлд нэр влог юун дээр явлаа. Одоо бүр ерөөсөө санахгүй байна. Эрдэнэтэд ирсэн эмнэлэгт аавын биегийн томуудаад тэгээд хотоос маш яаралтай ирсэн. Богино урагшаа Хятад руу явах хүчээсэн. Буцаад Эрдэнэтэд ирсэн. Одоо Эрдэнэттэй байсаар байна. Эргэлтийн эргэж ирсэн хоолны сав, цайны халуун савыг нөхөх гээд эмнэлгийн гадаа явж байна. Эрдэнэтэд ирээд одоо эмнэлэгт өнөөдөртөөгөө 5 дахь хонож байна. Аавыг сахиад. Богино тэр зам руу гараад тэндээс ийшээ ингэж гүйчихсэн. Тэр одоо том машин явж байгаа тэр бохны талхайгаа газар руу. Тэгсэн чи арай холдоод орой бол би тэнд очиж гүнэ. Одоо бол би зүгээр төвөөрөө намуухан алхах гэж байна. Энэ доошоо. Би яагаад доошоо намуухан алхах гэж байгаа вэ гэхээр одоо эндээс манай нэг ажлын дүү ирж байгаа. Тэгээд өчигдөр уулзна гэж ярьсан байсан би шууд унтцсан байлээ. Одоо тэг өнөөдөр уулзаад хальт юм яриад. Тэгээ би дүүтэйгээ уулзчаад салхтаа би тэр орой дээр сална. Яагаад гэвэл тэндээс гүгээд имлэг рүүгээ ирнэ гэсэн. Тэндээс гүгээд имлэг рүү ирэх зам нийтдээ ер нь 3 км гарan бол байгаах. Тэгэхээр одоо ингээд нэг жоохон алхаад орой эндээс гүйчихэр ерөнхийдөө саяны ийдсэн хоол шингэчнэ гэж бодож байна. Сая би дахианы утсан мөч тэгээд гурвалжин будаатай шүл болсон. Хэдий эрүүл хоол идэж байгаа ч гэсэн эрүүл хоолоо бас шатаах хэрэгтэй. Тэгээд өчигдөр миний хассан жин
100 г байсан учраас би маш их сэтгэл санаагаар унаад өнөөдөр гүүхээр шийдсэн. Хэдий юм идэхгүй байгаа ч гэсэн ингээд суугаад ахаар жин хасагддаг юм байна. Хүн ер нь өсснөөрөө турдаг юм байна. Өссөнгөө дасгал хөдөлгөөн хийжээс турдаг гэдэг би өчтөр ойлголоо. Тэгээ би өмнө нөгөө дэглэм барьж байхдаа дэглэмийн хоол идэл тураад байна гэсэн. Дэглэмийн хоол аягуусаа иддэг гэсэн. Хажуугаас би аягуусаа алхдаг байсан. Тэрэндээ бас аягуус хэмжээ хасаадсан юм байна. Тэгээ өнөөдөр гүүхээр шийдсэн. Тэгээ би нэгдүгээр микрофон алхаа явж байна. Имлэгээс гараад. Одоо ингээд доошо чивээр алхаа явж итэл манай дүү урдаас угаасаа гараад ирнэ. Тэгээ би одоо хоолны дараа идэх жимсээ аваа гараад ирсэн. Одоо энэ айлмыг идэнэ. Орой одоо тэгээд унтахаас өмнө нэг ногоо айлм идэх хэрэгтэй байгаа. Тэгээд ногоо айлм гүүчээд ороод яг унтахын өмнө идэнэ. Орой идсэн ногоо айлмны ач тус юу вэ гэхээр орой идсэн ногоо айлм миний өнөөдөр идсэн бүх хоолыг шингээж маргааш өглөө миний бүх хоолыг шингээгээд өтгөн болоод гаргахад орой идсэн ногоо айлм ерөөдөө тус болдог. Тийм учраас ногоо айлм унтахаас өмнө та нар ч гэсэн заавал идээрэй. Ногоо айлм маш сайн шүү. Тэгтээ ногоо айлмыг унтахаас өмнө идвэл илүү сайн гэсэн. Өнөөдөр эмчээс гуйж агаад өсөд суусан гарч өсөд суусаа гэж хоолны дараа хайлмаа идэж явж. Энэ одоо ишээ эрдэнтийн өндөрлөг байдаг. Ишээ би шатаар дэшээ гарч хэлгэлээр шатаанаа. За. Алюминий мод ургах болтугай. Ер нь эмнэлгээс гарчлаа дандаа ийшээ ирж алхмаар юм. Орой хоолны дараа. Тэгээ шатыг алгасаж алхахгүйгээр шат нэг бүр дээр хэдий алгасаж алхвал хөлөнд яг таарах ч гэсэн тэхгүйгээр албаар яг ингэ шат толгонд иргэшгээд алхвал илүү их ядарна. Ядарна гэдэг чинь килограмм шатнаа гэсэн үг. Энэ хөдөлгөөний хурдан ивэл бүрсэн. Өндөрлөг дээрээс эрдэнтийг харцгаая. Өндөрлөг гараагүй би баг би ч одоо эрдэнэт ирээд 5 жил гарна 6 жил болж байна гэдэг чинь өндөрлөг гараагүй би 4 жил болж байна. 4 жилийн дараах өндөрлөг хамгийн сүүл би өвөл гарч ирсэн өндөрлөг дээр. 4 жилийн дараах миний зуны өндөрлөг. Ийм байна. Хэмсгатж эхэлж шүү. За өндөрлөг энд байна. Гэхдээ манай өндөрлөг жижиг юм байна оо. Алхаж амжааг хүртэл гараад ирлээ. Бурхан багш өшөө тэнд харагдаж байна. Ингээд энэ шинэ баригдаж байгаа бүхий өргөө эрдэнтэй. Энэ ингээ 2А хорол Гранд Гард одоо сүүлийн бүх барилгууд тэнд баригдаж байгаа. Ингээд ийшээ 2 дугаар метр. Ингээд энэгээр ингээд 1-р метр. Тэгээд тэр цаашаа 4, 3 гэд хотын төв тийш харагдаж байна. Янзын харагч. Хөө. Имлэгийн зүгт байгаа. Тэр баян өндөр хайхаа. Анти харагдаж байна. Ваа, тасархаа. Зян гэж өндөрлөг дээр гарч ирлээ.
өндөрлөг дээр гарсан одоо ийшээ гүйлээ. Нөгөө дүүгээ ирэхийг хүлээд л зүгээр зогсоод явах уу гэж бодоод гүүхээр шийдлээ. Цэцээ сайн гүйж байна. Бодохгүй аюучтай болчихсон. Хоцоор бох гүйсэн гүйлт мөс өдөр явсан. Юугаа хэрэндэг болчихоор бүр гоё болчихлаа. Тэгэхгүй утасны аппликейшн ашиглана гэж бодлоо юм. Лайт. Та манай эвлэг тэнд байна. Тэг үгүй нэ гэсэн. Ингээ явах юм бол манай эвлэг байгаа тэнд. Тийш тэр харагдж байгаа байрны цааш очиод буцаад гүйсэн газар руу явж. Басалж байгаа шүү. Хөлс мөс амар гарч.